Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3 дэлгэн дээр сүнхэт харуулсан сонсож байгаа эрхэм танд өглөөний мэндийг дахин хүргэе. Улаанбаатар хотод 8 цаг 14 минут болсон байна. Радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч аргун хөтлөгч цэцэг найруулагч Борхогийн Чимбатнаар та мэдхүн нэвтрүүлгийг хүргэх гэж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар гэрэл хийгээ хуваалцсан лифтэн ICT хамтран ажиллана. За мөн Master Mongolia мэдрэмжээ жолоод гэх суурьтайгаар хамтран ажиллах нэ. Зэ та мэдхүйн нэвтрүүлэгт холбогдох утасны дугаарыг бүгд мэдж байгаах 77 77 3883 за 77 77 80 энэ утсаар холбогдоод та 3 асуултанд хариулан ялагч болоорой. За утсаар ярихаас өмнө радиогоо онтраагаараа орж ирэнгүүтээ нэрээ хэлээд асуултанд хариулаарай. За эхний сонсогчийг авнаа. 95.1. За сайн байна уу? Сайн байна уу? Өглөөний минь хинтээ холбогдсон? Би Сүхэ нөө. Өглөөний минь. Сүхэ. Эхний асуулт. Монголын зүүн захын цэгийг юу гэдэг вэ? Хэдүүлийн асуулт дээр дууссан. Модтой хамрагдаг. Модтой хамруул гэдгээ баяр хүргэе. За дараа нь хин дуулж байгааг хэдүүлээ таах нэ сонсоод. Дуучны нэрийг таана гэсэн үг. За сонсъё. Заавал хандуу гэж хол юм байна мó. За халуусны баярлалаа. Холбогдсон баярлалаа. За. За дараагийн сонсогчид 77 77 3883 77 77 88 30 дээр авнаа. Хин дуу ямар нэртэй дуу байсан бэ сая? Усан нүдэн гүнж гэдэг дуу байна. Усан нүдэн гүнжээ. 2004 оны дуу байх шиг байсан. Тэгээ энийг сая. оныхоо. Тийм, тэгээ сая юу яасан юм бэлээ? Сэргээж дуулсан юм бэлээ. За дараагийн сонсогч 9944 өглөөний минь. Өглөөний минь наман байна. Өглөөний минь дээ. Сайн уу? Сайхан амарсан уу? Сайхан амарцгаасан уу? Сайхан амарсан. За хин дуулж байгааг тай. Сонссноо та сонсов. Сүүл нөө сэргээсний сонссон дижиталын эрк аха. Баяр үргээ. За дараагийн асуулт. Шилгүнчиг гэдэг нь монголоор ямар нэртэй бүжгэн жүжиг вэ? Цаг явсан. Цөмөөхөө юу? Цөмөөхийг асууж ин баяр үргээ. За одоо 3 дахь буюу ялтын асуулт. Наран дойрхон 3 дахь гариг ямар гариг вэ? Манай дэлхий юу? Баяр үргээ. Манай дэлхий байна. Ялгаж байна. Намаа өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. За дараагийн сонсогч 8988. Өглөөний минь гурваад юм байна. Өглөөний минь. За манай бүсгүүчүүд ямар гоё эртээчтэй дээрээс нэтгэвтэй байна. За эхний асуултыг асууя. Монгол улсын 6 дахь ерөнхийлөгч хаана төрсөн бэ? За 6 нь хэдий. Цагийн хэлбэгдэр чихэж ховд уу? Биш байна. Холбосон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. 6 дахь гэсэн. 6 дахь гэсэн тий. 1 2 3 дараагийн сонсогч 8882. За. Өглөөний минь өсөхөөрөө. Өглөөний минь дээ. За Монгол улсын 6 дахь ерөнхийлөгч хаана төрсөн бэ? Монгол улсын 6 дахь ерөнхийлөгч Ухнагийн өрөөсөг Сүхбаатар юм байна. Сүхбаатар. Биш байна. Холбосон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За дараагийн сонсогч. Утсан тасарчлаа. За 77 77 3883 77 77 88 30 гэдэг усны дугаар руу холбогдож орж ирнэ. За ер нь бол бид нэр энэ асуултанд 6 дахь ерөнхийлөгч чинь хэн билээ гэдгийг бодож олчоо. Тэрний дараа энэ хүн хаана төрсөн бэлээ гэд хариулах нь штэ. 6-ыг нь олчоод дараа нь 99 өглөөний минь. Өглөөний минь тарин бол байна. Өглөөний минь дээ. Харин бол өглөөний минь. Монгол улсын 6 дахь ерөнхийлөгч хаана төрсөн бэ? Улаанбаатар хотод төрсөн. За 6 дахь ерөнхийлөгч бол Ухнагийн хүрэлцэх Улаанбаатар хотод төрсөн байдаг юм байна. Дараагийн асуулт, урлагийн асуулт. Хин дуулж байгаа вэ гэсэн асуулт байгаа. За энэ шин дуу учраас хоолойных нь өнгийг айгүй сайн сонсоорой. Шин дууг нь би өнөөдөр сонсгоно. За. Хичнээн эриглээ дөрвөө Хорин чавхтас дуулнам хан хөгөө. За. Энэ хүн хин дуулаад байгаа юм болоо цаг явсан. Энэ өстө гоё шин дуу гаргасан биш шүү. Нөгөө Баатар биш үү? Баатар арай биш. Гэтэ ер нь жоохон төгсөн шүү. Ер нь хоолойны өнгөнд төгсөн. За халуусны баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За. 77 77 38 83 77 77 88 30. За яг комментээр Баатар гэсэн хөлбөр орж ирж шүү. Хэд хэдэн Баатар гэсэн хөлбөр. Гэтэ Баатар бол биш юм байна.
За хэдүүлээ дараагийн сонсогч дээр дахиад нэг сонсоод үзье. Эсвэл одоо шууд дахиад нэг сонсоод үзье. Чанга сонсоод үзье. Хичнээн эриглээд өрвөө Хорин чавхтас дуулнам хан хөгөө Үндсэн дуулдгаас арай өөр өнгөр дуулаад байгаа юм шүү. Шал өөр юм байгааз яг энэ төрлийн дуу дуулна гэхэд нэг тийм зөвхөн үнэхээр содон л юм байлээ. Шал өөр төрлийн дуугаар гарч ирсэн дууч маань. За хоёулаа хамтран ажиллагчаа танилцуулаад өгүүлье. Манайхан санжаараа нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар гэрэл гээгээ хуваалцъя гэсэн уриатаагаар Lifting Ice Tea хамтран ажиллаж байна. За Lifting Ice Tea дэлхийн номер 1 цайны брэнд. За энэ манго амтыг инхүү зуны халуун өдрүүдэд зориулсан амтыг санал болгож байна, танилцуулж байна. Тэгэлгүй яах вэ? За манготой шинэ төрөлн гарсан. Ер нь бол Lifting гэдэг чинь бид нар дэлхийн номер 1 цайны брэнд гэдгээр нь мэдэн штэ тий. За тэгэхээр Lifting Ice Tea мангоны хувьд яг юугаар ялгаатай? Ер нь Lifting Ice Tea гэдэг нь ундаа юугаараа бусдаас ялгаатай? Гэхдээ хадгалагч бодис ерөөсөө байхгүй, илчлэг багтай гэдэг нь хамгийн том давуу талууд байгаа. За одоо зуны үйлрэл хүүхнүүд бид нар бол жин нэмэхгүй байхыг хичээдгээ, хасаж чаддгүй маа гэд нэмэхгүй байхыг хичээдгээ. За нэгдүгээр хоёрдугаарт нь фитнесээр хичээлж байгаа тамирчид ямар нэг юм жингээ барих шаардлагатай хүмүүсийн хувьд бол номер 1 сонголт нь Lifting Ice Tea. Яагаад гэхээр энэ бол илчлэг маш багатай. Тэгээ дээрэс нь цай ч нөөрөө кофеин агуулдаг учраас маш сайн сэргээх үйлчилгээг үзүүлдэг кофетэй ижилхэн гэсэн үг. За тэгээ 100 ер нь өдрийн зуны халуун өдрүүдэд ийм нэлүүн амт бол ер нь бол зогцдгоо. Тэгэхээр танд илүү эрүүл мөртлөө үнэхээр гоё зуны сэрүүцүүлсэн амсмаар байвал манго жимс үнэхээр яг амтанд зогцдгоо. Манго бол угийн халуун газрын жимс. За тэгээд сэрүүцэх зорилттой иддэг гэх юм уу. Тэгэхээр дэлхийн одоо сая хэрэглэгчдийн сонголт Lifting Ice Tea аялалд авч явахдаа та тохиромжтой савлгаатай одоо ийш тийш аялахдаа тийм ер нь тухайн аялахдаа авч явж байгаа ундаа бол тухайн аяллаа амт гэж хэлж болно шүү дээ. Аяллахаа амтыг одоо сонгомоор байвал за шинэ амт өөдсөн янз янзын амтнаас өөдсөн байвал Ice Tea бол яг гоё амт шүү. Та бүхэн мөстөө уух хамаардгаа. Тийм шүү дээ. Тэгээ амт өнөр айгүйх дурсамж хадгалдаг тий. Та манго Lifting Ice Tea манго авч явчаад аяллаа тэр аяллахын туршид тэр чигт нуучаад тэгээ дараа нь дээрэд өвлийн үйлрэлт ч юм уу тий Lifting Ice Tea ингэ сонгоод уулаа гэж бодоход зуныхаа тэр аяллаа гоё дурсамж таны тэрхэнд орж ирнэ гэсэн. За илүү дэлгэрэнгүй мэдээллийг 75 тэг гэсэн дугаараас авна 75 тэг. Lifting Ice Tea Mongolia гэсэн Facebook хуудасаас аваарай. Харин энэ бүтээгдэхүүнийг худалдаж авахын тулд бол бүх дэлгүүр, сүлжээ, томоохон супермаркетуудаар худалдаа таалагдж байгаа. Гэрэл гээгээ хуваалцъя Lifting Ice Tea хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За дараагийн сонсогч 85.8. Өглөөний мэндэр гамбаа байна. Өглөөний мэндэ. Өглөөний мэндэ. За баяр цэнгэл доочин байна. Баяр цэнгэл доочны 2-7 хоногийн өмнө гарсан татлахын холбоо гэдэг дуу. Та сонсоод шууд хоолойг таньж гэнэ үү? Маягаар дуус яасан юм бэ? За мэдхгүй хэвээр. Та сонсоод үзэр айгуу гоё юм бэлээ. Хоолойгоо шууд таньж гэнэ үү? Гүгү, ёо, шатаанцсан. За. Шатаанц. За дараагийн асуулт. Аз ТV-ийн хамгийн өндөр барилга ямар хотод байдаг вэ? Оо яна би одоо Куала-Лумпур гэж боддоо шүү дээ. Куала-Лумпур. Шанхай. Биш юм байна. Биш байна. Хотсон баярлалаа. Өдрөөсөө хөнгөлөөрэй. За. 77 3883 толгой эргүүлсэн асуулт. Тий, ер нь иймэрхүү асуултууд нэрсээр байгаа шүү. Монгол улсын 6 дахь ерөнхийлөгч хаан төрсөн бэ? Өнөөдөр ер нь жоохон толгойгоо аягүй сайн ажилуулах өдөр юм шүү. За дараагийн сонсогч 8086 өглөөний мэнд. Өглөөний мэнд анхаа сайхан амсан гурваа. Өглөөний мэндээ сайхан амарсан. Аз ТV-ийн хамгийн өндөр барилга ямар хотод байдаг вэ? Хөөх. Юу ч юм биш үү? Гур цалиапа. Мөн шүү дээ. Тэгээ ямар хотод байдгийг? Юу ч тэгвэл Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод байдаг. За хотыг нь асууж учраас Арабын нэгдсэн Эмират бол Аз ТV-тэй багтдгийг санах хэрэгтэй. Арабын хойг бол Аз ТV. За дараагийн хоёр асуулт нь бол таны хувьд бол өстэй илгийн юм шиг хоёр асуулт байна уу? Бүх ертөнцийн таталцлын хуулийг хэн нээсэн бэ? Яасан нэ? Бүх ертөнцийн таталцлын хуулийг хэн нээсэн бэ? Татсан үдч одоо тэгэл юу байгаа вэ? Ньютон нээсэн байх. Ньютон. Тийм мэдээч асуултан дээр яага ингэ удаад идэв. Зүр амархан асуултан дээр шоконд ороод идэв шүү. Шок. Нөгөө нэг юу байгаа? За. Машин барьж одоо уцаа ярих миний хоёр уцаа яагаад тэгээд ингэ шалгинаад их юм. Зөв. За дараагийн асуулт. 1988 оны Сөүлийн Олимпиос хэн хүрэл медалийг эх орондоо авчирсан бэ? Юу? Боксын том рекорд.
Инх бат. Оо, инх бат. За баяр хүргэе. Баяр хүргэе. Хоёр дахь ялгаач тодорч ийн. Өдөр сайхан өнгөрүүлээрэй анхаах. Баярлалаа өдрийн ажилд намжлаа. За За баярлалаа. баярлалаа. За дараагийн сонсогчдод 77 38 83 дээр авна. 88 60-ыг холбогдсон байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд хэрэг муу хатах нь нөө. Өглөөний мэнд. Өглөөний мэнд мөх хатахаа. За урлагийн асуултан дээр орж ирсэн. Юуны асуултаа? Урлагийн асуултан дээр нэг дуу сонсож байгаад хоёр хамтлаг нийлж байгаад энэ дууг дуулсан бохгүй юу? Тэгээд ямар хоёр хамтлаг дуулж байгаа вэ гэдгийг таах юм. Па. Шин дуу юм уу юу? Үгүй шинэ дуу ш. За. За сонсох уу? За. За жоохон чангалч. Яаж би чамайг харилаа ялдан дурлын маань ховорхон өрөөд салан гэж хэлгээд амархан байлоо сананда гисэн маань үнэн байна. За Хоёр хамтлагын хэлэх юм уу? Хоёр юм. тий ямар хоёр хамтлаг Тийм ээ. дуулсан бэ гэд. За цаг явсан. За би уусаас анхаагийн уусыг хажигнаа гэнэ. За яг би яах нь яа. Инээсгэлж магадгүй юм байна. Инээмсэг Инээмсэг. биш юм байна. Холбосон баярлалаа. Өдрөө сайхан За өнгөрүүлээрэй. баярлалаа. За. За энэ дуун дээр хоёр дахь хүнээ авах гэж байна. Ямар хоёр хамтлагууд дуулсан бэ? За энэ чинь нэг хамтлаг нь эхэлж дуулсан дуу. Тийм. Тэгээ сүүлд хамтарч дуулсан Яг юм үнэ. Эхлээд эрэгтэй хамтлаг нь дангаараа дуулаад дараа нь дахин сэргээж дуулахдаа эмэгтэй хамтлагтай дуулсан. Маа зарим нэг комент харсан чинь 2-2 эрэгтэй хамтлаг бичээд байна. За дараагийн сонсогч 8828. Сайн байна уу? Өглөөний мэнд мөхтэй байна уу? Өглөөний мэнд. Өглөөний мэнд. За нэгэн дууг асууж ийн ямар хоёр хамтлаг хамтарч дуулсан бэ? Сон. За. Фризон. 3 охин. Гурван охин. Тийм ээ. Баяр хүргэе. За. За дараагийн асуулт. Нарны аймгийн 2 дахь том гариг ямар гариг вэ? Сайн яасан. Чаалын том үед дүүлээ санчрал. За санчир. Баяр хүргэе. Санчир байна. За дараагийнхан бас л амархан асуулт харсан байна. Таны хувьд бол өөлөн ихийн хүүхдүүдийг ахмадаар нь жагсаах юм бол Тэмүүжин хасар тэгээ хин бэ? Тэмүүжин хасар тэгээд юу зөвхөн өөлөн их хүүхдүүд. Тийм. Тий өөлөн ихийн хүүхдүүд. Өдөрчм. Цаг дууссан. 3 2 Тэмүүжин хасар гэдэг дараагийн хэлж байгаа юу? Хол өгсөн баярлалаа цаг За дууссан. боос. 77 77 38 83 77 77 88 30 бэлгүүтэйг оруулахгүй гэсэн үг. За дараагийн сонсогч холбогдсон байна. 80 60 өглөөний мэнд. Алло өглөөний мэнд. Өглөөний мэнд. Сайн амарсан уу? Хинтээ холбогдвоо? Алтай таван богд байна. Алтай таван богд. За өөлөн ихийн хүүхдүүдийг ахмадаар нь жагсаах юм бол Тэмүүжин хасар тэгээ хин бэ? Хасар Тэмүүжин авахгүй гэсэн үү? Өөлөн ихийн хүүхдүүдийг л жагсаана. Аха. Ахмадаар нь жагсаагаад явж штэ хэдүүлээ. Хүүхдүүдийн ярьж байгаа тийм. Хүүхдүүдийн. Хүүхдүүдийн ярьж байгаа. За 3. За сандгаа. За холбосон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Энэ асуултан дээр 3 дахь хүн авах юм байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд цагаан амтаас наркон. Өглөөний мэнд ээ. За өглөөний мэнд. Хэдүүлээ өөлөн ихийн хүүхдүүдийг ахмадаар нь жагсааж байна. Тэмүүжин хасар тэгээ хин бэ? Охин байгаа нь уу? Бага штэ. Тэр л байгаа шүү дээ. За. Нэр нь Тэмүүгөө отгч юу лээ? холбогдсон баярлалаа. Оролцсон шүү дээ. Нэр нь гуравдсан штэ. За. За би одоо цагаанд орно шүү дээ наадчих. Орохгүй штэ. 3. Эмэгтэй хүн байгаа шүү дээ. Буруу хариулт хэлсэн юм чи яах вэ? Ааха. Тийм үү. За болоо. За, Тэмүүжин хасар хачуун гэж цаашаа үргэлжлэнэ. Хачуу харин яг наа. Яг Яг орж ирэх гээд наа эмэгтэй гэдгийг би мэдээд байгаа байхгүй. Өчигдрөөс хойш хачуун нэг чинь эрэхтэй штэ. эрэхтэй штэ. Тэгээ өчигдрөөс хойш нилээн асуултан дээр зураатай яваад байгаа шүү. Одоо 10 секунд. Тэмүүлэн бол охин тийм. Тэмүүлэн биш юм байна. За, ингэсэн таны хувьд ихний асуулт 10 секундээр багтаж хурдан хариулна шүү. 1 метр куб нэгж нь хэдэн литртэй тэнцүү вэ? Сайн явсан. Куб метр юм уу? Тийм метр куб. Метр куб.
Метр куб 1 куб-метр литртэй тэнцэх юм уу? Аха, хичнээн литртэй тэнцэх вэ. Литртэй 1 куб-метр гэдэг чинь хаашаа 1 метр. 3 3 2 1. За 2 литр. 2 биш юм Өдрийг байна. сайхан өнгөрүүлээрэ. За метр куб гэдэг бол хаашаа одоо метртэй шоо гэсэн үг тийм. За энэ дотор хэдэн литртэй тэнцэх вэ гэсэн асуулт байна. 90.11 өглөөний мэд. Өглөөний минь бог юм уу? За Тийм боогийн. үү? Метр куб 1 метр куб нь хичнээн литртэй тэнцвэ. 1000 литр. 1000 литртэй За яг 1000-тай тэнцдэг. За дараагийн асуулт нь урлагийн асуулт таарсан. Хин дуулж байна вэ? За. За сонсъё. Хаяа би харуулсан өдрөл суухан би харуулсан би хамгийн мөнгөн хин хажуудаас суусан хүндээ хамаа бурууга хин адуштук хин хаяа харин маргашин бүх юм хийвээ. За энэ хин дуулаад байна вэ? Цаг явсан. Ишгэлэн шоо. Вау, ишгэлэн шоо. Баяр хүргэе. Осоод. Супер. За дараагийнх нь Монгол улс Олимпиос анхны алтан медаль авч яхад хэн ерөнхийлөгч байсан юм бэ? За цэрчин 8 онд намрын их байсан. Намрын Баяр хүргэе. За дараагийн халагч нь нэр нь хэн блэ? Бог. Боги тий. Боги баяр хүргэе. Өдрөө сайхан өнгөрүүлээрэ. Баярлаа. За. Баярлалаа. За нэвтрүүлгийн дэмжээ ажигчаа танилцуулнаа хэдүүлээ. За тийм. 100-ыг 6-тай болгох яриа те соролтой бөмбөлөгтэй онда боба дэмжин ажиллаж байна. Бүх насныхан хэрэглэж болохоор таган дотроо давхар бүрхүүлтэй асгарахгүй 4 төрлийн амтны сонголттой баабалтай нь тесэрдэг сурвалтай боба ундаг Улаанбаатар хотын дэлгүүрээр борлуулагдж байгаа. За мөн цэцэрлэг түрээлгийн 78 13 15 33 36 дугаар зүгүүдээр борлуулагдж байгаа. Орон нутгийн бөөний төв хүнсний дэлгүүрүүдээр бас борлуулагдж байгаа. Веб хаяг, сошиал хаяг нь Bobo Mongolia-г таах юм бол TikTok, Facebook, Instagram хуудасууд нь байгаа шүү. 80 87 Тэг6 гэдэг дугаараар хамтран ажиллаж болно. Дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. 80 87 Тэг6. За 100-ыг 6-тай болгох яриатай соролтой бөмбөлөгтэй ундаа Bobo дэмжин ажиллаа. Баярлаа. За баярлаа. Дараагийн сонсогч Эристик 2 өглөөний мэнд. Өглөөний минь хахгүй байна уу? Өглөөний мэнд ээ. Хаку. За хакуугаас эхний асуултыг асуунаа. Эверестийн ориглыг төвдөр юу гэдэг вэ? Цаг явсан. За холбосон баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэ. За дараагийн сонсогч дугаараа нууцлсан. Өглөөний мэнд. Өглөөний минь чойжоод. Өглөөний мэнд ээ. Оо манайх дугаараа нууцлалтаа 2 хүнтэй болчихж байгаа юм уу те? За өглөөний мэнд. Эверестийн ориглыг төвдөр юу гэдэг вэ? Эверест төрөл. Жи гэхгүй юу? Жи за. Шипи өгж байна. Жи гэх юм. 2 1 заагаад бас нь баярлалаа өрөөсөө. За асуултан дээр 3 дахь хүн авах юм. Эристийг 7 Өглөөний минь өрнөө. Өглөөний мэнд ээ. Бүрнэ. Эверестийн ориглыг төвдөр юу гэдэг вэ? Жомолонгма. Баяр хүргэе. За дараагийнх нь. Арабын нэгдсэн Эмират улсын нийслэл нь ямар хот юм бэ? Нийслэл нэ? Дубай биш юм уу? Дубай биш юм Биш байна. байна. Холбосон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэ. За Арабын нэгдсэн Эмиратын том хот бол Дубай мөн. Гэхдээ нийслэл нь бол биш юм байна. 96 88 86 бишээ. Алло, өглөөний минь. Холбогдсон байна. Өглөөний Өглөөний мэнд. Сэлбэ. За. Мэнд ээ. Арабын нэгдсэн Эмират улсын нийслэл ямар хот вэ? Эр-Риад нэдгүлөө. А? Эр-Риад нэдгүлөө. Эр-Риад бол Сауди Арабын нийслэл байна. Холбосон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэ. Баярлалаа. За сандарсан байна. 80.11. Өглөөний минь яндаа байна уу? Өглөөний мэнд ээ. Арабын нэгдсэн Эмират улсын нийслэл ямар хот вэ? Абу Даби. Абу Даби. Баяр хүргэе. За. Дөрвөлжин бичгийг хэн зохиосон юм бол? Дөрвөлжин бичсэн Пагвалам. Нэр нь хэн гэлвэл? Нэр нь хэн гэдэг юм бол? Өө бидэхгүй. Садаж атсан гэдэг юм байна. Байна. За дараагийн Ястын асуулт. Янтан урлагийн асуулт таарсан. Ямар нэртэй дуу вэ?
Тий, тэрэн. За сонсъё даа. За. За сонсъё доо тий. Шивэрсэн бороо Хүрээр тадрах болводаа Чиний мансан зүдэнд Саран төрүүлж гэх болвоо Арай бүдисэн чинь. Энэ нөгөө сүүл дээр үеийн дууг л орчин үед дуулсан юм шиг үү тий? Тийм coverс орчин үед дуулаад байхдаа яах вэ? За. Нэр нь юу вэ? Дуусных нэрийг хэлнэ. Үгүй ээ, дууны нэр. Дууны нэрийг хэлнэ. Оо. За юу яа? Цагаа явуулчих. Дуулаад ах юм бол үгэнд нь юу юм шүү. Тийм, дууных нь бадганд нь үг нь явж идэг шүү. Нэр нэг юм байна. Зүрхэн хоёр алгаараа яа гэдэг. Зүрхэн хоёр алга. Яа. Гайхалтай. За холбосон баярлаа. Баяр хүргье. Йоо, баярлаа. За, өдрийг сайхан өнгөрүүлээрэй яндаа. За, эцнэг гэх. За. Баярлалаа. Яндан урлагийн асуултанд хариулахыг үздэг л юм байна. За 77 77 38 83 77 77 88 30 гэсэн утасраа холбогдноо. За комментор сайн сайхан юу болж байна? Сонсчмоор дуу байна гэсэн мэн. Энэ айгүй хөөрхөн coverсэн шүү дээ. Тийм байна. Аха, Сара Чимба Сара хоёр дуулж исэн гэсэн байна. Инкулигийн cover-ын чи хэлээд байгаа шүү дээ. Мандунаран гинэ юм битсэн байна. Тийм. Сүүлд тэр охин айгүй гоё coverлт гэнэ тий. 5 сая үзэлттэй. 86 өглөөний мэнд. Өглөөний цоож байна. Өглөөний мэнд ээ. За өглөөний мэнд. Эхний асуулт. Нарны массын 74%-ийг ямар элемент бүрдүүлдэг вэ? Нарны нийт массын 74%-ийг ямар элемент бүрдүүлдэг вэ? За цаг дууссан байна. 3. За өдрийн сайхан өнгөрүүлээ. Хоцсон баярлаа. За. За 77 38 83 гэсэн дугаар руу залгана. 77 88 30 руу ч гэсэндээ залгаж болно. Хоноо төрсөн чи бүр ингэж нэг тийм гуншаад айгүй хэцүү яриад ах юм шиг. Нөгөө юуны air conditioning ханиад гэсэн тий. Амар мохой юм билээ шүү дээ. Бүх 2 өдрөөсөө димэрчлээ халуурч байгаа шүү дээ. Харин тийм манай ихнэр бас air conditioning ханиад туссан байлээ. За дараагийн сонсогч 86 7 өглөөний мэнд. Өглөөний мэнд чин зэрэг. Өглөөний мэнд ээ. За өглөөний мэнд. Нарны массын 74%-ийг ямар элемент бүрдүүлдэг вэ? Гели биш юм байна. 74-ийг нарай өөр нэг л бүрдүүлдэг холбогдсон баярлаа. За гелиэл хоёрт ордог юм байна. Тийм хоёрт бол яалтж болж байгаа. Ястай хайр юм болчихлоо. 94 24. За 3. Байна. Байна. Радиого багсгая. За тэгээ утсаа спикер дээр тавихгүйгээр ярий. Байна. За одоо болсон байна. Нарны массын 74%-ийг ямар элемент бүрдүүлдэг вэ? Та хариултаа шууд авч болно. Ус төрөгч. За тэгээд. За баяр хүргэе. Дараагийн асуулт. Өндөр гэгээн зан ноцрыг мэндэлэхэд түүнд хин гэдэг нэр хайрлсан бай. Зан ноцрыг. Заастаа мэдгүй. За холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За энэ асуултан дээр дараагийн хүмүүсээ аавна. 77 77 38 83 77 77 88 30 гэсэн усны дугаарлаа холбогдноо. За манайхан ч бүгдээрээ зөв хариултуудыг оруулаад ирж байна шүү. Өндрөгийн зан ноцрыг мэдлэхэд хин гэдэг нэр харилсан бэ гэсэн асуултан дээр явж байгаа. За одоо энэ асуултан дээр хин орж ирэхийг хүлээж байна. Хин залхвал хүлээж ийн. За түшээд хан гом дуржин гэр бүл төрсөн. Тэгээд төрмөл нэрийг асууж байна те. Төрөхт нь хайрлсан нэр нь. Комментор бол их олон ороод ирсэн. Зөв хариулт ороод ирсэн байна те. Ороод ирсэн байна уу те. Манай энэ утас салжаагүй байгаа да. Ерөөсөө дуудлага ирэхгүй байх юм. За одоо үзье да. 98 19. Өглөөний мэнд. Бэнэ. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. За. Хинтэй холбогдсон бай. Ариун бол. Хэдэн настай? 10 настай. Ариун бол 10 настай тий. За хэдүүлээ нэг ийм асуултан дээр явж байгаа хариултыг авч чадаагүй. Газар нутгийн хэмжээгээр хамгийн жижигхэн аймаг ямар аймаг вэ? Гов. Дундгов.
Дунд гой биш юм байна. За холбосон баярлалаа өдөр сайхан өнгөрүүлээрэ. За энэ асуулт ингээ 2 хүүхэд унжглаа. Дараагийн хүүхдээс асуугаад тэгээ болохгүй хариултыг хэлнэ. 77 77 38 83 77 77 88 30 гэсэн утасны дугаарлуу заалгаа шүү. За хоёулаа хамтран ажиллагчаа танилцуулаад. Тэгээд дараагийн сонсогч авъя. Mazda Mongolia мэдрэмжээ жолоод гэсэн үрэтэйгээр хамтран ажиллаж байна. За Bavaria Motors компани 2019 оноос хойш BMW брендийн одоо аль биесны дистрибьютор оруулж ирж зардаг байсан бол 22 оноос эхлэн 105 жилийн түүхтэй Mazda брендийг за 24 оноос Mini брендийг бас аль биесны дилерээр оруулж ирж зарж байгаа борлуулж байгаа үйл ажиллагаа явуулж байгаа юм компани. За энэ одоо компани Mazda-гийн дунд аврын жип суудлын автомашинуудыг Монгол улсад аль биесноор одоо нэвтрүүлж баталгаад борлуулж засвар үйлчилгээ үзүүлдэг. За Jimba Itai гэдэг ойлголт өгдөг Япон одоо хэлэнд морь ба морьтон одоо хоёрын салшгүй нэгдлийг илэрхийлдэг юм философийн үг. Тэгэхээр Монгол хүний морьтойгоо нэгэн цул болж харуулсан сум шиг хурдлах давхих мэдрэмжийг хэлээд байгаа. Mazda брэнд жолооч ба машины хооронд яг ийм нэгдлийг бий болгохын тулд инженерчлэл технологиг хөгжүүлж тууштайгаар хөгжүүлж ирсэн. Гол одоо Mazda брендийн одоо философи нь Тэгэл байх уу. Jimba Itai. За машинуудын хувьд давуу талуудыг дурдах юм бол одоо маш олон байна л да. Сэлбэг хэрэгсэл засвар сервис үйлчилгээ нэгд оронд байрладаг. За мөн олон улсын стандартад нийцсэн үйлчилгээ олон засварын төвтэй автомашин худалдаа авсан хүмүүрт 2 жилийн үйлчилгээний эрхийг бэлгэлж байгаа. Энэ бол маш гоё билээ тийм ээ. Автомашин хийгдэх ёстой бүх төрлийн үйлчилгээг оригинал сэлбэгээр 2 жилийн хугацаанд үнгүй хийж үйлчилнэ гэж байгаа. За мөн өвлийн шин дугуй бэлгэлэн газраас тэглэг хүртэлх зайгаараа дунд аврын жип дундаа хамгийн өндөр нь юм байна. Туулах чадвар өндөртэй, тоноглол өндөртэй, бүх суудал нь хална, жолооны хүрдэн хална. За мөн хөдөлгүүр амраагчтай буюу зогсож явахад унтардаг систем байгаа. Тэгээд бартаа замын болон спорт горомтой, дээврийн нээлхийтэй, 360 мм камертай, автомат хоромсны системтэй, Bose брендийн дууралтын системтэй гэх мэт өстой бүх төрлийн тоноглол байна. За дэлхийн супер брэндүүдийн нэг за Япон автомашиныг цоон шин гүйлттэй зөв талтай өрүүлдэг машиныг та 129 сая төгрөгөөс эхэлж авах боломжтой. CX гээд 5 хүний судалтай загвар байгаа. За урьдчилгаа 15% төлөөл шууд одоо худалдаад авчих боломжтой. Тэр нь бол 19.3 сая төгрөг гэсэн. Тэгээд сарын төлөлтөнд 2.3 сая сар болгон төлөөд авахад та энэ гайхамшигт унааж явах боломжтой байна. За одоо энэ тэнд хот хөдөө явах жаал дунд гарын Mazda жип бол сүүлийн үеийн одоо тоноглолтой гэх юм уу? Бүх одоо юм бэлэн байгаа. Bose брендийн дугуйлтын системтэй гэдэг нь үнэхээр гоё санагдаад байгаа. Шал өөр дугуйлттай байгаа гэдэг тийм Bose болохоор машин дунд гарын болгоо гэж бодоол байгаа. Тэгээд үнэхээр сонирхол татж байна. Яжаат нөгөө одоо зарим газар шууршлага 30% энтер гэл тэгээд идэг шүү дээ. Эдийн хувьчлага 15% юм байна. Тийм учраас харьцангуй гайгүй. Тэгээд сарын 1% зээлийн хүүтэй худалдаа авах боломжтой. За илүү дэлгэрэнгүй мэдээллийг бид нэр 9427 3000 9425 5000 гэсэн дугааруудаас авна. Facebook-ээс Mazda Mongolia гэж тайхан аль биесны хуудасанд гарч ирэн тэн дээр яг машинуудын дэлгэрэнгүй сайхан танилцуулга зураг хөрөг байгаа. Харин байршлын хувьд болохоор Ярмгийн 2 дугаар буудал дээр байдаг UB Автоком байрлагын B блок хэсэгт байрлаж байгаа Mazda Mongolia үзэсгэлэнгийн танхимаас очиж үзэх боломжтой. Манай нэвтрүүлэгтээ Mazda Mongolia мэдрэмжээ жолоод гэсэн үрэтэйгээр хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За дараагийн сонсогч авъя. 88-6 өглөөний мэнд. Байна уу? Өглөөний мэнд. За Буян Бадрах. За Буян Бадрах. Өндөргийн зааны үзрийг мэдлэхэд түүнд хин гэдэг нэр хайрлсан бай. Иш дорж. Баяр үргээ. Тэгдэг байх уу? Иш дорж гэж нэртэй юм байна. За дараагийнх нь ингэсэн. 1998-аас 2004 оны хооронд хамгийн өндөр барилгад тоосогдож исэн ихэр хоёр цамхгийг Petronas гэдэг юм байна. За энэ аль улсад байдаг барилга вэ? Цаг явсан. Ямар нэртэй гинэ? Petronas. Малазих шүү. Вау. Petronas те? Kuala Lumpur. Баяр үргээ. Ялгалтын асуулт. Үхэр цаг хідээс хідэн цагийн хооронд үргэлжилдэг вэ? Үхэр цаг. За тэрчээ. Мөр цаг чинь Хулганаас эхэлжүүл амархан олдондоо. Хулган чинь тэдээс тэд. Тэгээ хулган нөхөр гэдэг шүү дээ. 3 2 За 1. За холбосон баярлалаа. Жишээнэ өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За Монгол цаг тоолол дээр юу яаж байна?
Энэ асуулт нэр унжийн. Уг нь бол айгүй гой асуултнуудад хариулж гарч ирсэн юмсан. За 77 77 38 83 77 77 88 30 гэсэн усны дугаарлаа холбогдноо. Дараагийн сонсогчоо хүлээж байна. За хэдээс эхэлдгийг баримжаалчвал за Монгол цаг бол 2 цагаар нэмэгдэж байна. 86 87 өглөөний мэнд. Өглөөний минь аадлаа. Өглөөний мэнд ээ. Тулгаа радиогоо унтраа. Тэгээ уцаа спикер дээр нэвтээд тавиарай. За. За ингэсэн. Өвөр цаг гэж хідээс хідэн цагийг хэлдэг вэ? Нөгөө 1:40-оос 3:40 хооронд шүү. 1:40-оос 3:40 хооронд. Баяр үргээ. Тулхан цаг бол 23 цаг 40-оос эхэлдэг штэ тий. За дараагийн асуулт бол хин дуулж байна вэ гэсэн асуултанд хариулах юм байна. Бололцоо. За сонсоод үзье та хэдүүлээ. Эрхлээ тандгүй зүрхийгч ялтай. Инхри цайлхан бүсгүй мэ. Ингри чинүри март чадамгүй. Энэл насаараа би үгэлж явхандээ. За энэ хин дуулж байгаа вэ? Нөгөө жүжигчин Ариун Бям. Баяр үргээ. Киног нь үзсэн юм шүү дээ. За ялагчаар тодорч юм тийм ээ? Аагүй нэг асуулт лутуу юм байна. За ингэсэн байна. Ямар гариг Нарны аймгийн бусад гаригуудаас эсрэг зүгт тэнхлэгээрээ эсрэг зүгт иргэдэг вэ? Цаг явсан. Зэрэг чинь Нарны аймгийн тэгэхээр ганцхан тонд байдаг гэж хэлээ. Харин юу лээ? Буруу тишээ иргэдэг. За энэ гаригийн өдөр нь жилээс урт гэж байгаа. Цаг туссан байна. 3 Нептун болов. Нептун биш байна. За холбосон баярлалаа өдрөөс сайхан хүрүүлээрэй. Биш юм байна. Хайр юм болчихлоо. За 77 77 38 83 77 77 88 30 гэсэн утас руу холбогдно. Манай төвийн байрны сүх ахыг хүү Бямба дуулж байна гэсэн байна. Ариун Бямба. Ахын талаар хэлсэн байна. За 77 38 83 шүү. Дараагийн сонсогч дугаараа нууцсан өглөөний мэнд. Бэлгэн байна. Сайхан амлсан уу? Ямар Нарны аймгийн гариг бусад гаригуудаасаа яг эсрэг зүгт буюу тэнхлэгээрээ эсрэг зүгт иргэдэг вэ? Зүүнээс баруун буюу сугар. Баяр Зүүнээс үргээ. баруун. За сугар байсан юм байна. Хан балиг дайдуу зэрэг нь өнөөгийн ямар хотын нэр вэ? Юу гэсэн бэ? Хан балиг дайдуу зэрэг нь өнөөгийн ямар хотын нэр вэ? Дайдуу. Хамбалик. Дайдуу чи Юан мөн. Дууссан. 2 Юан. өнөөгийн ямар хотын нэр вэ гэсэн. За холбосон баярлалаа өдрийг сайхан өнгөрүүлээ. Бiji. За баярлалаа. За 77 38 83 шүү. 77 88 30 байсан ч болно уу. За комментнийг хараадах юм. Манайхан зөв бичсэн байна. За 99 75. Өглөөний минь. Өглөөний минь Эрдэнэ мандахна. За Эрдэнэ мандахаа. Спикер болоорой. Утасныхаа юг радио хамтраач. Байна уу? Мэн. За утас спикер дээр тавьсан байна уу? Үгүй юу? Шүүгээд байна. Гүү ана. За жоохон султгаж байгаа ярьцгаас. Хан балиг дайдуу зэрэг нь өнөөгийн ямар хотын нэр вэ? Өнөөгийн Бээжин хот. Баяр үргээ. За. Дараагийн асуулт. Шинжээ уйгурын өөртөө засах орны засаг захиргааны төв нь ямар хот вэ? Өрөмж. Баяр үргээ. За. Элсэн овоо толгодыг юу гэдэг вэ? Яасан гэнэ? Элсэн овоо толгодыг өөрөөр юу гэдэг вэ? Элсэн манхан. Баяр үргээ. Ястаа гарлаа тавлаа гэдэг л давж үзлээ. Тэгээс хариулж өстой. Үнэхээр мундаг байлаа. Холбосон баярлалаа. Нэр нь хэн билээ нэрээ? Эрдэнэ мандах. Эрдэнэ мандах. За баяр үргээ. Өдрийг сайхан өнгөрөөгөөрэй. Баярлалаа. Ялагч болгосон. Өдрийг сайхан өнгөрөөлөө. Битээр болгоогүй та өөрөө болж байгаа юм шүү дээ. 3 асуултанд хариулах юм бол та ялагч болно.
За нэвтрүүлгийн өндөрлөх цаг болсон ба шүү дээ. За тийм ээ. өнөөдөр нэвтрүүлэг 5 ялагчтай болсон байна. Намуна, Анха, Боги, Ёндон, Эрдэнэ мандах гэсэн 5 ялагч болсон. Та бүхэндээ баяр хүргэе. За нэвтрүүлэгтээ гэрэл гээгээ хуваалцсан Lifton Ice-тэй хамтран ажилласан. За мөн мэдрэмжээ жолоод гэсэн үрэйтайгаар Masla Mongolia хамтран ажилласан. Баярлалаа. Сонсогчдоо үргэлжлүүлээд 9 цагаас радио мэдээгээ үлээн амсараа 9 цаг 10 минутаас hot topic нэвтрүүлгээр манай эфир үргэлжлэх болно. Баярлалаа Аргуна. Баярлалаа цэцэг.